Монгол Улсын их хурал үндсэн хоёр чиг үүрэгтэй хууль батлсан хуулийнхаа хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэй. Тэгэхээр Монгол Улсын их хурлын онцгой бүрэн эрх бол бид нар үндсэн хууль дээр гараа тавьж байгаа ямар тангараг өргөдөг вэ гэхээр хүний хэрэгшилөөний төлөө тангараг өргөдөг. Тэгэхээр үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт хүн амьд явах хэрэгтэй. Дээрэс нь эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэж. Үндсэн хуулийг биелүүлэхийнхээ хувьд бид хүний амьд явах эрхэнд нь халдаад байгаа аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчөөд байгаа зүйл дээр бид нар хууль хэрхэн үйлчилж очиж ажиллаж байна гэдэг дээр хяналт тавих хэрэгтэй байна. Тийм утгаараа бол хүний эрхийн дэд хорооны ажил дээр хүний аймнаас эрх зөрчигдөж байгаа асуудал дээр жижиг асуудал гэж байхгүй. Бүхэл асуудал бол бидний хувьд бол чухал байгаамаа. Тийм учраас бол бид энэ хүний эрхийн язгуур эрх ашиг зөрчигдөж байгаа асуудал дээр хуулийн хэрэгжилтийг ямар ч салбарын, ямар ч бодлогын яамн дээр бас ямар ч нийслэл, ямар ч дүүрэг, ямар ч хороо хорон дээр очиод бид нар хяналт тавь, шаардлага тавих ёстой. Цаад углуургаараа бол энэ стандартын асуудал гэдэг бол хууль зүйн хэм хэмжээ зохицуулалтын асуудал байгаа учраас бид энийг жижиг том асуудал гэхгүй. Өнөөдөр Монголд хүний аймнаас эрсдэж байгаа бол хүүхдийн аймнаас зам дээр эрсдэж байгаа бол энэ бол хүний эрхийн асуудал бөгөөд их хурлын бүрэн эрхийн хэмжээнд үүргийг үүсгэх ажиллаа гэж үзэж байгаа.